болохоор палатны эмчилүүлэгч нараг яралтай хаалганд бэлтгэр болов. Аха, даралт бүсээр чи хаалганс яралтай болох гэсэн. Хэлцэг. Хаалганд одоо хоёулаа яралтай бэлдний эмчлэгч эмчин танд хэлсэн байх ёстой. Өвлөлтийн байлан 7-9 хурдлаарай. За. За одоо хоёулаа яралтай хаалганд орох найз зандрахын байхгүй шүү. За юу. За яралтай хинэ анхаа. Гойн зөөдөж харсан байхгүй даралт тийм ээ. бүсийн үз. За. Хурдлаарай. Өвлөлтийн байлан 7-9 байгаа юм байна. Яралтай болгоч. Ерөөсөө шинжилгээнд бүгд өгчөө зүрхний бичлэг байна уу? Ерхөө өрнөд Бүх шинжилгээ нь бүрэн болсон байна ахлаа. Байна уу? Ааха. 110 сатурац нь 98. За. Пульс нь юу? Пульс нь 72. За хаалгаар уу яралтай болгоо. Орноосоо каталк руу шилжиж болох нь чадах нь. За байж байгаарай. Хараа жоох ингэж. Датлаа. Үгүй. За нүдэн нэрэ. За одоохоо. Лээдээ дуудаараа анхаа. Одоохоо хэдэн цагаас хойш үлэн байгаа вэ? 4. Хашиг байна уу? Энэ дээр хоолгон шилэхгүй. За би хуралхан өндрөн сахарын өгч байгаа шүү заа юу. За битэж чараа. Санаа зовхоо одоо сайхан болоо гараад байна. За анхаа. Лээдээ давцгаарай. Зураг авч болж байна. Өнөөдрийн ажил эхлэх гээд. Тэгээ өглөө хаалгаа төлөвлөсөн байгаа. Доор саруулын эмчтэй уулзнаа. Нөгөө юуг машин авдаг өдөр бид хоёр хамт явд юм байгаа. Манай багийн гишүүн саруулын эмч. За өглөөний мэд сайхан амарсан уу? Сайхан амарсан. За юу вэ? За машин явдаг өдөр хамт явах гэл. Явахгүй л төвжрэх. Хамт. За явцгаа. Очоод та. Хоёр хаалгатай. Юу? Энэ ингээд жижигхэн байна заа. Эргэж өрөх. Миний машин чи өөр жижигхэн багтчихад юм тийм. Шууд нэг дараа л гарчдаг юм шиг. Томоотой гэдэг цаг болж. Би яриад ах юм аа. Өчигдөр гэрте орсон чинь нөгөө баахан камер яасан чинь тэр юунд орчдөг юм байна шүү дээ. Нөгөө дөрөндөө орчдөг юм. Камернаас болоод. Одоо аль хэдийн 6:50 болж хахад л ингээ бараг төгжээ эхэлж шүү дээ тийм. 3 минут дараа Хүн болгон эрт явдаг болсон юм байна да ажилд. Их хотын амьдрал чинь шүү дээ тэгт.
Клининг клининг. Сахарсан. Баярлалаа. Дахин орсон уу? Яс. Баярлалаа. Ажил эхэлж байна да. Хаалганд орох нөгөө мэдрэлийн суугн нарийсаад дискэн сүлхийгээд гараад мэдрэл тарцсан давхайн унжиж байгаа. Хөлн мэд алдаад. Энэ тохиолдолд хаалгаа хийхгүй болдоггүй юм байна л да. Тийм. Тэгээ өнөөдрийн өглөөний хаалгааг төлөвлөсөн байна. Өглөө орно, араас нь дахиад 60 настай нэг хүн орно. 2 хүн байна. Одоо бид нар багаараа очиод үзээд ярилцаад тэгээ хаалганд орно. Өчигдөр орой бол ярилцсан байгаа. Зураг шинжилгээнүүдийн бүгдийг харсан байгаа. Тэгээд өнөөдөр бол гар хэсэг зураал тэгээд хаалганд ордог. Чи кек авах уу? Өглөө мэдсэн үү? Мэдсэн юм те? За. За өглөө мэд. За. Чихэр жимсэн дуртай байна шүү дээ. Өчтөр шийдсэн л те өнөөдөр тэгээ. Өмнө авахсан юмраа байсан юм байна. Байхгүй. Сая өчигдрийн л 6 шууд ажиллагдчихсан. Тэгээ 4 хоногийн өмнө өчтөө өвдөл тэгээд 2 сая амралтын өдрүүдээр хөлн ингээ мэдээ алдаад алхаж чадахгүй болоо тийм. Ээлдэн дотор байсан. Тийм. Өчтөр шууд ирээлээ. Тэгээ өчтөр ямраа гараад тэгээ өчтөр орой үзээд өнөөдөр орё гэд. Ядаж дуруу. Хайр л авал та. Би л өглөө мэдээгүй шууд ингээд юм авчлаа. Өглөө болох юм кек. Лаа зоогод. За за. Тав километр дэс. Алхлаа. Нөгөө өдрөмжийг мягмарч авах юмчтэйгээ ярих хэрэг байгаад байгаа. Тэгээ. Нөгөө дэлхийн супер оронд хийгдэж байгаа учраас өөрсдийнхөө хэмжээнд хийгээд авахгүй л илүү боловсронгуй болоод. Мэдрэлтэй харьцаж байгаа учраас нарийн мэдрэмж, нарийн ухаан шаарддаг. Амархан хаалгаа хэцүү хаалгаа гэж байх. Хийж байгаа үйлдэл маань яг оновчтой, зорьсон хөдөлгөөнтэй илүү хөдөлгөөн хийхгүй дуусах нь чухал. Хаалгаа дуусал амьдрал дуусч байгаа биш. Шашны өөрчлөлт хэдэн жижиг амьдрал амарч байсан. Аж аргалтай эрүүл амьдрал хэрэгтэй баггүй. За. Ер нь ингээд нурууны хагалгаа бол олон төрөл байдаг. За тэгээ гимтлийн гаралтай, өрөвслийн гаралтай гэдэг ингээд ийм олон янз байдаг байхгүй. Тэгэхээр манай эмнэлэг дээр болохоор голцоо тэр мэдрэл дарагдлын гаралтай буюу бид нар бол дегенерацийн салбар гэж хэлдэг. Ерөнхийдөө ийм том 4 төрөл байгаа гэдэг нь нэг нь болохоор хавдар. За тэгээ гимтлийн гаралтай гэдэг. Тэгээд өрөвслийн гаралтай гэдэг. Тэгээд дегенерац гэдэг. Тэгэхээр манайх дегенерацийн салбарт явж байгаа. Дегенерацийн салбар нь дотор зөндөө олон хэлбэр байна. Дегенерац гэдэг маань юу гэсэн үг вэ? Нэгсний одоо хүний амьдралын хэм маягт
нөлөөлж байгаа нурууны өөрчлөлт байхгүй. Энэ зүйл маань тэгэл одоо архагшаал олон удаан жил болоод ирэхээр хүний амьдралын чанарт нөлөөлж байгаа. Амьдралын чанарт нөлөөлж байгаа зүйл юм байна л одоо. Амьдралын чанараа нэг нэгснээ сайжруулж байгаа Автоматик юм гарч шарах гэж байна. Тэг. Автоматик юм гарч байгаа. Гарч. Ятан багч. Нэг. Энэ хад нэг тарай бэлдээ шүү заа. Ямар тэр Тэрэмс кинолог авахгүй гар заа. кинолог авахгүй. Тий, бэлддэг. Ямар тэр. Тий. Аха. Нэг төвшөнд юм уу? Тийм тодсон сүүж хэрэг байхгүй. Чи зүгээр тий хэмбэ бизүүтэй. Хэмбэ бизүү. Тэгээд дэхса. Такса. Профи. Натар. Юу байхгүй. Кинологийн л хасч байгаа юм шүү дээ. Кинологийн оронд 2 такса. Тэгээд бэлтчихэд дуудаад хөвчүүлчихээрэй заа. Ямар зөвөрт. Хөлрөө гадаад. Одоо аль хөлрөө нүдэж. Эмчилгээ хийлгэсэн юм байна. Эмчилгээ хийлгэв байна. Шууд л яриад үзүүлчихлээ. Эм таус юм бэ? Бүтэн хандаа. Юу? Эбэфрон нөлөө байна. Төлөхгүй. Иш хараад үзчих юм. Зүйл ингээд аашаа удаж байна. Нуруугаа удаж байна. За энд хийж яаж байна? Аль тал нь илүү байна. Зүүн тал нь бүр. Зүүн тал нь байна. За. Төвхний хөдлөө. Цав нуруу удаж байгаа юм байна гэж тааж. Удаж байна. За энэ л яаж? Нөгөө талаас бүр удаж байна. За чам юу тохиолдод байна гэхээр нурууч олон жилийн хувьд одоо өвддөг байсан ба шүү дээ. Энэ хугацаанд ер нь бол одоо ялангуяа нуруун дээр хамгийн өөрчлөлтөнд ордог зүйл юу гэхээр нуглам хоорондын жирвч. Эдгээр маань одоо өөрчлөлтөнд орсоор сүүл рүү хачаалаад хачаад юм шиг л эсвэл урагдаж зүлхийгээд мэдрэлээд харчдаг асуудууд байдаг. Иймэрхүү байх хандлагатай л байна. Тэгэхээр энийг бол яг хоёулаа энэ олон нуруунууд дотроос ч одоо аль нь ямархуу байдлаар өөрчлөгдсөн байна гэдгийг чинь хаана ямар мэдрэлэнд харагдчихад байна гэдэг чинь ямраа зургаар тодруулна. За тэгээд ямрааг ахуулчаад хоёулаа өрөөдөр дараад нь тэрнийхээ дагуу имчилгээ яваа. За Дегенерац нөө жамаараа үүсдэг гэх юм хөвчлэн нэлээ их тохиолдол нь бол юм удаан өвдсөн байдаг ер нь. Тэгээ яг хөхөр удаан өвдсөн хүмүүс ер нь бол их айцтай гэх юм уу. Бидний талаас бол ерөнхийдөө тэр хүнд бол яг үнэн мэдээлэл хүрэх ёстой. Тэгээд одоо шууд хэлэх юм ингээд та одоо ингээд ийм дисксэл хагалгаанд орно ингэн тэгэнгээд ингээ хэлэхээр зарим хүмүүс одоо хүсээгүй байгаа юм ин одоо мэдээлэл авахаар зарим хүмүүс цочирдно. Хагалгааны дараа магадгүй тэр нь үр дүнд нөлөөлөх магадaltaй байдаг. Тэгэхээр бид бүхэн нэгсэн нөгөө төгөөр хагалгаагаас гадна хүнийхээ сэтгэл зүг бас ойлгож ажиллах хичээдэг. Бас тийм нэг ялгаа нь тийм. Аасаа минь отгол жаргалж ороорой. Тааш нүдний шлэг чөөр керманд юм байвал хийгэрэ. Өө байх. За энэ хүүхдийг дагаад ийшээ орё. Таамаш шигч. Тийшээ сууж байгаа гутлаа тайлаарай. Энэ дээр толгоо тавиад дээш хараа хэвтэж. Тэгээд дээшээ саншихад хоёр хөлөө өргөөрэй. За хоёр гараа гидсэн дээрээ тавиад. За зөөр нь яасан блэ? Юу нөвцөн блэ? нуруугаар жоо хатгаж өгдөг. Хэр удаж байгаа удаад? 2 сар гарна л. За ингээ хөдөлж болохгүй 20 минут олон дуу чимээ ихтэй өвдөх юм байхгүй. Ерөөсөө хөдлөхгүй шүү. За.
За сайн асуусан уу? Нороо нүвдөд 2 сар болж байгаа юм байна. Оройноо хүмүүсийн бүгдийг юу вэ? Тэ наадсан нөгөө их дотор явах хүний дурах штэ. Бичиж шүү. За чи энийг хийгээд ихтэй. Битээ өдлөөрөө. За 5 минутын дараа дууслаа. За дуслаа. Би нэ чинь зүгээр байна уу? За болсон дэш гэмч рүү очиод үзүүлээрэ. Тэгээ миний хувьд бол би ингээд хүн үзээд зургийг хараач уншиж байхдаа эхлээд зарим тохиолдолд ингээд хагалгаагаа ингээд дотроо эхлээд тал хэсэгт нь бодоод эхэлсэн байна. За энэ үед энийг анхаарах юм байна. Энийг илүү чөлөөлөх юм байна гэдэг ч юм уу ингээд иймэрхүү байлаас л одоо явцын донд шинжилгээ авч нэг төлөлн хагалгааны цаг төлөлн гэдэг ингээд маш олон үе шатаар буюу нэг хүн бол хөвцнээс үзүүлснээс ахуулаад эдгээд гарах энэ бүх цаг хугацааг хэлэндээ. Жишээ нь би өглөө хүн үзэх дургу. Яагаад гэхээр шүнжэнгөө тэр хүнийг ингээд дотроо ингээд төсөөлөөд төлөвлөөд хагалгаагаа ингээд ирэнгүүтээ өглөө ингээд хүн үзэхээр тэр нэг бодож исэн зүйл сарничдаг учраас өглөө тэгээ хүн үздэг байхгүй. Тэгээ хагалгаанд орсны дараа бол үзэх дуртай гэсэн үг. Тэгэхээр энэ одоо жишээ нь нэг төлөвлөгөө гэхэд чинь их том зүйлийн биччихэн хэсгийг ярьж байна л да. Тэгэхээр энэ хөвтгээс гарах хүртэл бүх юмыг ярьж байгаа. Цаашдын амьдралын хүртэл төлөвлөгөө гаргана гэсэн үг. Яаж одоо гамаа барих уу, яах вэ гэдэг тэр төлөвлөгөө гэдэг их том ойлголтод орж байна да. Сайн байна дараа. За сайн. Тэгээд тантай ирсэн учир маань нэг юм одоо бид нар чинь 18 оны 1 сараас эхэлсэн. 18, 19, 20, 21, 22, 23 бараг 24 гарах чинь гэхээр 7 жил шахуу болчихж байгаа учраас энэ дурангийн нөгөө өдөрдмжийг одоо манай эмнэлэг дээр бид нар хэрэглээд одоо тэрний үр дүн гарах 7 жилийн үр дүн гарах хэмжээнийх болчлоо шүү дээ. Тэгэхээр тэрийг яг ингээд нэг юм өдөрдмжийг хилцүүлэх юм уу эсвэл эмнэлэг дээрээ батлуулдаг юм уу яадаг юм тиймэрхүү хэмжээний нэг асуудал байгаа. Энэ зөвхөн манай эмнэлэг дээр хийгдээд байгаа учраас бас энийг брэнд болох гэдэг ч юм уу тренд болох үүднээс нэг. Тэгээ хангалттай 7 жил болчихж байгаа учраас яг үр дүн нь яг иймэрхүү гарах юм байна гэдэг хангалттай хугацаа болчихж байгаа учраас. Тийм бай тээ бид хөрөлдөл 7 жилийнхаа одоо үр дүндээ тулгуурлаад өдөртөмчийн илүү сайжруулах төгөлдржүүлэх ийм тал руу явж байна шүү дээ. Тэгээ нэг бол ерөнхийдөө эмнэлгийн удирдлагаас бол их дэмжиж байгаа та бүхний ажил үйлсийг одоо сайшаалтаа хандж байгаа маш их дэмжиж байгаа. Тэгэхээр удирдлагчаа ирнэ шуурхай төргөн батлуулъя. Та бүхэн өдөртөмчийн үндсэн ажлыг бол ихэд дуусгасан байгаа шүү дээ, тийм. Тэгээ ерөнхийдөө нэг анхны бид нар чинь анх эхлэх үед л нөгөө юм гранд мэд эмнэлэг дээр хий гэдэг юм өдөртөмч гарсан байгаа шүү дээ. Тэгэхээр бидний энэ практикт нэвтрүүлээд 5-аас 7 жилийн хугацаанд яг хөө байлаа гэхэд бас тэрийг улсын хэмжээнд мөрдөгдөхөр гэдэг ч юм уу тийм байж бас болохоор байхгүй. Одоо жишээ нь нэр томьёоны хурлаар ороод тэгээд одоо юунуудаар ороод яг одоо эмслийн эмч нарын хурлаар ордог гэдэг ч юм уу. Тэгээд бид нар практик дээр хэрэгэлсэн, титэн хаалгаа хийсэн, титэн ингэсэн гэдэг юм үндсэн юу юм л. Тэр их боломжтой юм байна. Тэгэхээр та бүхэн ажлаа шуурхалаарай. Ерөнхийдөө бүх ажилчид одоо болчлоо. Мэдээж та бүхэн дагалгаа ихтэй байгаа учраас одоо бичих сэж ажилдаа бол бас цаг зарсуулж чадахгүй бас явж байгаа ойлгож байна. Гэхдээ шуурхай төргөн хийгээд өдөртөмжийн хурдан батлуулчвал бас одоо та бүхний ажлын амжилт, манай эмнэлгийн ажлын амжилт гэж ойлгож байгаа шүү дээ. Тэр бэкэнч. За.
нурууны өвчнөр бол өвдөд бараг 10 жил болж байна. Тэгээ янз бүрийн тариа наалт, арай мэрэ янз бүрийн марх явсан. Тэгээ сайн сайжрахгүй. Тэгээ энд одоо их сайн болгодог гэж хүнээс дуулаад тэгээ энэ жирээд эмчилж байна. Тэгээ нурууны өвч юунаас болдгоо гэхээр бас тэр баг залуудаа хамаахгүй хүнд юм өргөх, дэгш суухгүй одоо би морь хундаг байсан хүн хазгай сууж уух морин дээр тэр бүгдээс л нуруу мушигдж байгаа. Тэгээд нурууны үеинд өөрчлөлт орд юм байна. Үеийн жиргэнд энэ мөгөрсөнд нь. Тэгээд тэрээс болсон юм ойлгож байгаа. Тэгж ярьж байгаа нэмчнэр тий. Тэгээ яг хоо энийг одоо эмнүүлээд энэ дээрээ их сайхан эмнүүлээ. Энд одоо нурууны тэр нугсан толгойн бороод гарсан нурууны мөгөөрсийг авдсан байна. Тэгээ тэр нурууга юу нугсаан дараад өвтгдөг байсан. Одоо бол өчиг дээр авуулсан өнөөдөр ингээ яваад гайгүй л байна. Гайгүй сайхан сайжирч байна. Тэгээ энэ эмнэлгийн талаар ярихад бол энэ их тогтой их сайхан эмнэлэг юм. Бүх юмуд нь бол одоо хүнтэй цайтай тийм тоног төхөөрөмжөөтэй тийм ахын хэрэглийн юмнуудтай тийм юм байна. Их сайхан эмнэлэг. Өрөө болгондоо одоо зурагтай, хөргөгчтэй тэгээд нэг өрөөндөө одоо 2 хүн байна. Хөвчлэн одоо тийм байна их тогтой. Их сайхан эмнэлэг. Тэгээд одоо эндхийн эмнэлгийн үйлчилгээ бол их сайн. Одоо бүхэл үйлчлэгийн ажилчид нь бол их айсан сайтай хүний төлөө гэсэн сэтгэлтэй их сайхан үйлчилдэг юм байна. Их сайхан эмчилгээ авлаа, үйлчлэж байна. За одоо миний бие бол их гайгүй сайхан болж байна. Ингэж ихцээр зогсож чаддгүй байсан удаа ихцээр зогсож байна. Гэтэ энийг толохгүй явж чадна л да. Гэхдээ дөнгөж сая операц хийсэн хүн бол энэ толгууртаа явахгүй болохгүй гэж эмчээр хэлээд тэгээ ийм төрчдөг ийм толгууртаа явж байна. Тэгээ одоо энэ эмчнэр бол намайг одоо удалгүй их сайн болно гэсэн. Би одоо ингэ дотор зүгээр эмчин бас хүний эрүүлжгээ өөрт сэтгэл дороож ирд юм байна. Шууд босоож өвчмар санагдаад чадмаарч юм шиг бодогдоод ингэж л байна шүү дээ. Ер нь тэгээд нурууны өвчин бол хүн нуруугаа хайрлаж байх хэрэгтэй. Хүний одоо гол тулгуур эрхтэн нуруу л одоо явхан болдог хүн өөрөө өнгөтлгөнгөө янз бүр авлах шинжтэй юм. Тэгэхээр нурууг бол хэдий хайрлах гэхээр багаасаа л их хайрлах хэрэгтэй. Нуруу нь одоо зөв сууж байх хэрэгтэй, зөв зогсож байх хэрэгтэй. Янз бүрийн одоо хүнд тэр эвгүй ажлыг бол хийхгүй байхыг бодох хэрэгтэй. Одоо би залуудаа бас хүнд юм өргөж өнгөрөх гээд юм өргөдөг байсан. Тэр мөрөөс л үүдэлтэй байх гэж би өөрөө бодож байгаа шүү дээ. Тэгээ нуруугаа харилцааж байгаараа одоо нуруу өвдөх юм бол тэгээ доош байгаа үе мөч өвдөг бүгд л одоо өвддөг болд юм шиг байна. Тэгээ ер нь ингээд яг энэ хаалганы нөгөө цар хүрээ манай нурууны хаалганы онцлог болохоор нэг юм ясан дотор тэр мэдрэл байгаа даа. Тэгэхээр наадталт нь хатуу зүйл, цаадталт нь зөөлөн эмзэг зүйл гэдэг ч юм их нарийнхан зайд байгаа даа. Тэгэхээр ястай харьцаж байгаа дараа нь мэдрэлтэй харьцах гэдэг ч юм уу олон бүтц нэг газар ингээд төвлөрсөн байдаг учраас тэр болгон дээр ингээд мэдрэмжтэй хөдөлгөх нь хамгийн зөв байдаг л да. Тэгэхээр одоо жишээ нь нэг юм дээр ясан дээр хатуу хандангуудаа мэдрэл дээр зөөлөн ханддаг гэдэг ч юм их нарийн. Яг ер нь нурууны хувьд болохоор яг байрлалын хувьд их өвөрмөс тийм ясан дотор байдаг. Тийм өвөрмөс байдаг учраас ерөнхийдөө бүх хаалгаа тийм хэцүү талдаа шүү. Ер нь ингээд ер нь энэ месаслын салбарт л байд юм болоо да. Ер нь ингээд нэг хүн хизээч явахгүй. Зүгээр баг ажлын 99.9% багийн ажил. Багийн шийдвэр, багийн хариуцлага, багийн уур амьсгал юм байна. Тэгэхээр баг гэдгийг болохоор зүгээр би месасл гэж нэрлэдэг да. Месасл гэдэг нь баг гэсэн. Хамт зэрэгцэж ажиллаж байгаа хүн болгоомж л одоо асуурс өвлөгчээс ахвал ерөөсөө баг шүү дээ.
тулгуур маань бол тэгэл одоо багийг яг хаглан туслах тийм ээ. Багийг ахлах тэгээ туслахуу тэгэл тийм хүмүүсчил баг л болж байгаа. Биений тулж тууштай хэцүүч асуудал гарна. Биенийгээ дэмжин хэмжээл ерөөсөл баг л баг. Ганцаар бол эзэж ажиллана гэсэн байхгүй л. Бидний зарим хагалгаа ер нь одоо бүгдээрээ заримдаа ороод шаардлагагүй байдаг. Тэгсэн хэрнээ бид нэр аль болох баг бүх хагалгаан дээр хамтдаа ингээд зогсож байдаг гэх юм байж идэг. Магадгүй би ингээд хагалгаан дээр гар бие орохгүй ч гэсэн яг хагалгааны тэр орчинд нь ингээд хамт байж идэг. Тэгээ магадгүй яг тэр момент дээр шийдвэр маш олон шийдвэр ярилцах хэрэгтэй болдог. Энэ болсон уу болоогүй. Одоо энийг яах вэ? Дахиж үргэлжлүүлж явах нь тэлэх үү, томруулах уу гэдэг ч юм авах уу. Энэ үед бид нар багаараа яг тухайн үед шийдвэрээ одоо яг хажууталт ингээд бөөнөрөө ярилцаа шийдвэрээ гаргадаг. Намайг Наран гарав гэдэг 2013 онд гранд мэдэмжлэгтээ анх ажилд орсон. Тэгээ одоо хаалганы зөвлөгчээр ажиллаж байгаа. Ихэвчлэн нуруу нугасны мэдцлийн хаалганд ордог. Нурууны мэдцэл нь бус мэдцлээс аюугаараа ялгаатай гэхээр яг нөгөө нарийн хүний мэдрэл дээр ажиллаж идэг. Тийм учраас одоо аюу мэдрэмж шаарддаг. Хоёрдугаар панч авчээ. За дөрөвдүгээр панч авчээ. Тэр аяга авчих тийм үү? За. Аяганыг авчих. Тэр даун гэж авчаа. Би энэ битүү тэр яваа. Нуруу нугасны хаалгаа нөгөө анх эмчнэр хаалгаа төлөвлөөд тэндээс сувилагч маргааш орох хаалгаагаа ячаад урд өдөр нь одоо хаалганыхаа бүх бэлтгэлийг хангах ёстой. Тэгэхээр багаар ажилладаг учраас миний одоо бэлтгэлээс маш их хамаардаг. Тухайн хаалгаанд хэрэглэгдэх одоо багаж материал, одоо ариун материалуудаа бүгдийг нь бэлтэн, багажнуудаа бүгдийг нь бэлтгэн, тухайн хүндээ таарсан нөгөө нэг импланттай хаалгаа бол тэднэрийгээ бүгдийг нь бэлтэн гэдгээс ахуулаад ер нь бол маш чухал байдаг. Өөрчн таймер сет авах байгаа юм шүү дээ. За таймер сет авчих. Таймер сет, панч сет. Тэгээ өөр чи юу гэлээ? Одоо мэдцлийн сувилагч болох олон цагаар зогсох ер нь хэцүү байдаг. Тэр нь яг мэдцлийн сувилагч учраас яг тэр л жоохон хэцүү зүйл нь бол олон цагаар зогсох. Эмнэлгийн мэрэгжилд айгу дуртай байсан. Эмч болно гэж айгу боддог байсан. Тэгэл манай гэрийнхэн одоо ер нь яаж хаал сувилагч байсан. Тэр хэмээр болоод хөс аваа тийм үү? Памп байсан уу? Памп байгаа. За. Шүү. Өөр одоо бэлтгэх юм болоод хөс ерөөхдөө ороод тэгээд тийм юм байна да. Энийг бид нар одоо жишээ нь дискийг авахдаа энэгээр ингээд хазуулж авдаг. Ийм нарийн багаж байгаа. Тэгээ ийм их нарийн багажууд байдаг энэ ингээд ийм жижиг багажууд нь химзэг. Тийм. Тооны төхөөрөмж гэдэг чи одоо юу гэдэг? Миний хурууны үзүүрийн мэдрэмж тэр чинь л одоо ерөөсөө л одоо бүх юм чинь багажны үзүүр дээр байгаа шүү дээ. Хамгийн чухал байгаа шүү дээ. Тэр багаж бол тэрийг л одоо бид нэр өөрсдөө зөв ашиглаж сурах хэрэгтэй байхгүй юу? Хамгийн чухал багажгүй юу ч юм ч юм бол тэр одоо үгээр хүн имжилж чадахгүй байгаас шүү дээ. Багажгүй юм чинь. Рентген. За энэ рентген аппарат. Рентген аппарат. Гол нь энэгээр төвшингээ тогтооно. Нурууныхаа төвшинг тогтооно. Байрлалаа тогтооно. Нэг CR мөн тийм. 22 оног те. 20 хамгийн сүүлийн
Апраад байгаа. January гэдэг. Энэ энэ дурангийн цамхаг. За ингээд дэлгэцсэн байна. Энэ чинь Artrix-ийн ханхал Америк хөлөө. Artrix Америк хөлөө. Тий. Artrix-тэй. Америкт хоёр байдаг. Нэг нь нөгөө Striker гэдэг. Striker. Artrix тий. Бидэрт Artrix нь илүү гэж үзсэн байна. Striker чинь юу яадаг вүлээ? Үеийн дээр хэрэгэлдэг вүлээ. Үеийн дээр. Үеийн дээр. Тэр бүх юм дээр. Тэгээ Striker-ийн нөгөө юу нь их гоё юм дэлгэцнээ HD. Тэр чинь нөгөө нэг юм 5 6 одоо ч 8 9 билүү. Тэр төвчөнд явж байгаа байхгүй. За энэ багажлын тухай ойлголт болохоор ингэж байгаа юм л та. Зүгээр одоо жишээ нь хөвлийн хагалгаан дээр багаж ингээд том багаж жижиг багаж гэдэг юм багаж байлаа гэж бодъё л да. Нурууны багажуудын одоо нурууг бид нар багажийг юу гэж үздэг вэ гэхээр нурууны төрөний ярьсан ясан доторх мэдрэл гэхгүй. Нуруу гэдэг маань бид нар тэрийг л эмчлэх гэдэг. Багаж гэдэг бол бидний нүд. Нэг ёсондоо тэр ясан доторх мэдрэлийг яаж чөлөөлөх вэ гэдэг л ухааныг тэр багаж багтаж байгаа. Тэгэхээр багаж маань бидний нүд энд биш тэр одоо энэ дотор нь байна гэсэн үг тийм. Тэгэхээр манай юм л энэ дурангийн багажаар бол одоо энэ дурангийн хараа нөрбөх юмч дэлгүүргүй тайлбарлах. Тийм. Дуран гэдэг байгаа нь энэ юм жижиг гэх. Тэгээд нэгээрээ бүгдийг хийх боломжтой. Ийм жижиг багч. Урт. Бүтээмжтэй багч. Тийм. Ажлын бүтээмжтэй. Өмнө энийг чинь эндоскоп буюу эндоскоп гэдэг байсан бол одоо стеноскоп гэдэг зарчим нь өөрчлөгдөж байгаа. Битүүмж юм ингээд өөрчлөлт. Ийм жижиг. Одоо бидний хэрэглэж байгаа ихэнх багажууд бол одоо дэлхийн орнуудад бүгдэнд нь л яг сүүлд хэрэглэж байгаа багажнууд байдаг. Бидний хувьд бол бидний хэрэгтэй шаардлага бидрийг энэ хагалгаа хийхэд энэ багаж маань биднэрт яг хэрэг шаардлагыг маань хангаж чадж гэнэ үгүй гэдэг дээр эмчнэрийн хувьд бол багаж яригдах байхаа. Бидний хувьд бол хангалттай багажтай. Энийг бид нар нөгөө хук гэж ярьдаг дэгээ маягийн мэдрэлүүдийг ингээд шалгаж барихад хэрэглэнэ. За ингээд энэ болохоор нөгөө юм диссектор гэж нэрлэдэг. Бас нэгэн мэдрэлүүдийг ингээд яахад хэрэглэдэг юм жижиг юм. За тэгээд нөгөө эд хазагч ийм хазагчуд байдаг. Тэг яг ингээд одоо жишээ нь зам гаргаж явж байгаа байхгүй замдаа. Тэгээд ингэж хацдаг. Бид нар панч гэд нэрлэдэг. Тийг хацдаг. Энэ болохоор root retractor гэдэг бас ингээд одоо нарийн имзэг багж байдаг гэх юм. Pituitary авсан юм уу? Pituitary байхгүй юм аа. Аваарай. Ер нь нэлээд хагалганы багжууд гэхэд энэс том байгаа шүү дээ. Тийм. Үдэн, хөргөн одоо харах юм бол жоохон өлтөж юм шиг харагддаг. I could never point you out. Waste of space in a faceless crowd. Tell me what I have to say. If you know what's right, then you walk away. Oh,
Нэ жоох эйгүү газар тавьчихсан уу юу? Зүгээрээ зүгээрээ. Зүгээрээ. Зяа. За сайн байна. Би нэг газар нэг нурууны зураг авахулсан байхгүй Эмрай. Тэгээ танаа нөгөө нэг хагалгааны эмчтэй ч уулзч үзүүлэх гэсэн зураг. Нурууны хин гэж эмч байгаа бол. Норбек гэдэг эмчтэй. Шууд үзүүлчихээр цаг байна тэгвэл. Шууд ороод үзүүлчихвэл. Хоёр давхар локацер нь. Лифтээр авах. Одоо шууд ингээд зэлгийн цаг юм уу? Тий. Ямар ааж ах ярьдаг юм бэ? Би нөгөө шилэн нэг юмны цаанаас тахаар. Дээрээс нь маск зүтсэн болохоор хүмүүсэж яриа юус. Тэрэндээ би чиний яриг цайлахгүй юм шүү дээ. Би бүр ингээд чихээ өгөөдлээ сая. Тэр одоо юу гэж юм бэ? энийг яг валгарсан одоо энэ одоо. За хоёр гэсэн тий. Бараг шатаар гарч шүү. Тэгсэн мэт хайгаа хордон байсан шүү. Гэтэ хөл шатаар авч байгаа юу гэнэ. За. Энэ үзүүрийн хэсэг нь саний мэдээ сул. Сотгүй нэг л юм шиг. Хамгаалны Эмрагийн зурагч өөрөө эйгүү гарчаад байл та. Хашаа үрцлэгийг тарцсан. Аашивчтэй. Хоёрын юу нэл? Касны юм бохта. Хаасан байна. Энэ нөгөө хин гээд эмчлээ хамаас нурууны эмчтэй зүлэх гэдэг байхгүй. Нурууг үз. Тий. Тэгээд доор сая 14 хэдээс гэлээ. 10 хэдэн цагаас гисэн билээ. Эрдэнэлэг гээд. Чэр. Аргон ч. Сайн байна. За сайн байна. Би одоо нэг асуудалтай л яваад байна л да.